Ураг, удам, уламжлал гэдэг бол хүн төрлөختний үүсэл, тээгч, өсгөгч гэсэн 3 онолын тулгуур нь болдог гэдэг нь тодорхой. Хөгжил дэвшлийн үндсэн суурь нь Монгол хүний ураг удам, уламжлал мөн гэдгийг ч хинч маргахгүй. Манай дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүнээс онцгой их түүх уламжлалыг хадгалж хамгаалж одоо үргэлжлүүлэн их түүхээ өвлөн авч яваа хүмүүс бол монголчууд юм. Үүний нэг нь булган хэмээх лувсан цэрэнгийн үр хүүхдүүдийн ураг удмын уулзалт. Түшээд хан аймгийн Түвшээгүний хошуу Тэрмийн шав отхын унган албат булган хэмээх лувсан цэрний үр хүүхдүүд 17 дугаар жарны шороогахай жилийн бэлэг дэмбэрэлтэй энэ өдөр болох 8 дугаар сарын 9-ний өдрийг товлон байж лувсан цэрэнгийн удам 300 гаруй хүн Урганга аймгийн Баян-Өндөр суманд ургийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. 8 сар гаргаад энэ нутагт бороо тасрахгүй байсан ч ургийн уулзалт эхлэх тэр өдрөөс 2 өдөр тэнгэр цэлмэг байж баяр дууссаны дараа бороо орж эхэлсэн ургийнхны төдийгүй олон хүний гайхширлыг төрүүлж байсан. Энэ нь цаанаа л нэг утгатай. Баян-Өндрийн уул ус, үрс садаа ухтан хамтдаа баярлаа гэж ихэд бэлгшээсэн. Лувсан цэрэн 5 хүүхэдтэй. Хүү, иш, чогж, дамб, охин, аюуш, долгор гэсэн 5 хүүхэдтэй бөгөөд чогж, дамб нь хүүхэдгүй. Харин хүү, иш нь 23 хүүхэдтэй гэдэг хэдий ч ургийн бичээс 15 хүүхдийн нэрийг бичиж үлдээсэн байна. Үүнд янжин, саймам, хорл, жамбал, цагаан, содном даржаа, цогвоо, цэгмэд, үүр цайх, хүнсмаа, батсэнд, долгор, болормаа, шагдаржав, эргмаа гэсэн 15 хүүхэд бий. Үүнээс 10 охин 5 хүү. Харин аюушийн хүүхдүүд 5 л. Имээл, дорж, жандсан, тогооч, цэдэв сүрэн гэсэн 5 хүүхэдтэй. Үүнээс 4 хүү 1 охин. Долгор нь мөн 5 хүүхэдтэй. Эргви, гомбоожав, лувсан дорж, урт насан дижид. 3 хүү 2 нь охин. Эдгээр хүмүүсийн үр хүүхдүүд болох 300 гаруй хүмүүс энэ өдөр баяраа тэмдэглэсэн юм. Монголын ард түмний худагсан арганы цагаан өдөр шингэлж худан утсан хадагны ам дөрвсөн бэлэгшээлээр эрхэм зочтой тав хүний өмнө хөндөтгий урья. Аюушийн бүдийн тэргүүн цэндийн донтор долгорын бүдийн тэргүүн дагдангийн давг эшийн бүдэл төлөөлт Чултам дарчаагийн дарсрын нарыг хөндөтгөн урж байна. Эдгээр гурван зочид маань талбайн баруун хойд захад сүндэрлэх энэхүү Монгол улсын төрийн далбаа, удмын далбаагад мандах учиртай байгаа. Цэндийн том хөө донтор нээж үгэлснээр энэхүү үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. За миний өвгдээс болгол лувсан цэрэнгийн үр удмын ахыг ажигтай нэр та бүгд
халуун мэндийг зөвшүүлье. За та бүгд минь өөр ач зай нэртэй үргэлж хамт ортносолж удаан жаргаж улам энэ ургийг хаашин залгуулж яваарай гэж хүсье. За тэгээд энэ ургийн наадмын нээлттэй ажиллагаа нээсэн мэдэгдээ. Монгол ёс уламжлалд ургийн бичиг тэмдэглэл хөтлөх нь бүр эртний түүхэн гаралтай. Монголчууд эрт дээр үеэс ургийн бичиг өрхийн түүхээ хөтөлж түүнийг өвөг дээдэс ахан дүүс хамаатан садан өр хүүхдүүд нь нарийн дагаж мөрддөг байжээ. Хамгийн гол зорилго нь цус ордох аюулаас хамгаалдаг уламжлал юм. Монголчууд айл өрх нэг бүрээрээ эрт дээрээс ургийн буюу гэрийн үеийн бичиг гэдэг тэмдэгтэй байжээ. Өр хүүхэд залуусаа гэрлэх үедээ хоёр тал нь тэмдэглэлээ үзэж удмаараа харилцдаг нарийн заншилтай байлаа. Ер нь Монгол уламжлал болон шинжлэх ухааны үндслэлээр нь авч үзвэл хүний цус ойртолт нь 9 үе дотор болдог байна. Ураг удмын наадам хийнэ гэдэг бол зүгээр нэг цуглаад нэг бүх хөрөлдөөд мөр уралдаад нэг өөрхөн асуудал биш. Хамгийн гол эцсийн гол юм нь юу вэ гэхээр хүүхдүүд хоорондоо би нэг мэддэг. Цус ойртож хамгийн гол цус ойртохоос хамгаална. Сэтгэл болон гортон яс хэврэгшин тийм ээ. Одоо бидний хүүхд мэдэхгүй шүү дээ би нэг. Одоо орон зайх болж өвөр хангаа хавд уус ингээ хамд явж байгаа нөгөө хөвдөч нь гадаад явж солонгоч явж байна. Энд дэга таарчлуудаа ингэ суу шүү дээ орондоо би нэ тэрний гол шалтгаан гэдэг ингэ сугж гацгаа энэ байгаа юм. Тэрнийг чухлыг бодож би одоо энийг санаа ашиж зугаантай. Манай урагч бүр төрийн бос байгаад гэж өөр тодорхойлсон. За учир нь юу гэхээр ургийн тамгатай болсон. Ургийн тогмон тэр хой талд байгаа тэр 3 өнгөтэй нар сартай тэр манай ургийн тог ургийн тогсод ургийн номоо бас хийсэн. Миний одоо урагтай бүтээс одоо миний зөвхөн миний ажил. Гэтэл манай энэ дараагийнхан маань өдөр нөгөө 2 бүлийнх маань өвчөө хийм хий. Манай ганц чөлөг өнөөдөр энэ ургийн бас гол хүн байгаа. Манай дондрахын зээ хүн. Ингээ өдөр ингээд энэ ургийн наадмыг энэс өшөө одоо манай хойд үеийнхэн залуучуудын хүүхд тоочууд маань өшөө өргөн дэлгэр сайхан болгоно, өшөө сэтгэлгээтэй болгоно. Манай үеийн хөгчүүдийн юунаас идэ хамаагүй өршөөтэй залуу усууд гэдэг чинь. Ингээд энэ сайхан ургийн наадам ингэж ах トゥ элэг саднаа төрөл төрөгцөө мэдэж хэний хүүхдүү хэн байна гэдгийг танилцаж бид нар л өөрсдөө мэднэ. Гол нь хүүхдүүд л мэдэхгүй. Тийм учраас хамгийн гол нь хүүхдүүд л хоорондоо танилцах хэрэгтэй. Ийм учраас бид нар ингэ сурсан. Ийхүү булган хэмээх лувсан цэрэнгийн ургийн дэлгэрэнгүй танилцуулгыг долоогрын бүлийг давг, ишийн бүлийг далайх, аюушийн бүлийг тэргүүн донтор тус танилцуулсан бол эмээлийн үр хүүхдүүдийг улам мөрнөх, доржийн үр хүүхдүүдийг дайрим, жандсангийн үр хүүхдүүд үлзий бат, тогоочийн үр хүүхдүүдийг цэрэн хажид, цэдэв сүрэнгийн үр хүүхдүүдийг түмэн нас танилцууллаа. Ураг удмыг таслахгүй төлөө манай ургийн тэргүүн энэ Малгоцрын дагуулдаг хүн эхэлсэн. Тэрнээс хойш одоо 3 дахь хийж байгаа. Энэ жил. Ингээд энэ ургийг одоо эхлэн яасан. Бид бол ер нь ах トゥ гэдгээл муухан мэддгээс
ямар охтойгоо мэддэггүй явсан. Тэнийг сайхан хэлсэн. Дүү давтаа баярлж мен төргөж. Ингээд энэ өнөөдрийн наадам яг түрүүч хоёр дахь тойрон даг тэргөө маань хэлсэн. Дараагийнх нь надад төлөөлөг гэж өгсөн. Тэгээд 3 жил болоо нэг хийх юм. Тэгээ өнөөдөр болж миний орготны автоноор өөр ачтай нэрэлж таахан болж байна. За би одоо аюушийн бүлийн тогооч Төөний охин Сэрэтрийн том охин Шатар гэдэг байна. Би ам бүл 11 үлэн төрсөн. Би хамгийн том нь бол төрсөн байгаа. Миний хувьд бол 4 хүүхэд төрүүлж өсгөж бойжуулж байгаа. Хамгийн том охин маань Өвөр хангай аймгийн цэцэрлэгийн багш идэг. Удаах хүн маань малчин. Дараагийн охин маань хуваарийн ажилладаг. Хөвсгөл аймгийн хүнтэй суусан байгаа. Баг хүн маань Сумандаан, Баян өндөр Сумандаан иргэдийн хурлын даргын албыг хашиж байгаа. Ийм л ам бүл байна. Хань маань Баян өндөр сумын харьяат Бяндаан Шовдор гэдэг хүн малын эмчийн мэрэгжилтэй. За би Жамбал гэдэг хүний хүүхэн байна. Ижээ сургуулаа 10 хүүхэдтэй 6 охин 4 хүүтэй. Энэ сайхан төсвэн дээ. Жамблын батн том охин. Хамгийн том охин. Ихээс сургуулаа тэгэл яаж юм дээ. За миний хамгийн том охин нөхөр нь аймгийн самалчин Ташаро. Тавдаж. Дарааных нь Зоност. Дарааных нь Нямсурын. Дарааных нь Түмүнас. Дарааных нь Бүрүдэрч. Дарааных нь Отгоо. Дарааных нь Чимэг. Ийм 10 хүүхэдтэй. 10 хүүхэдтэй. 5 хүү 5 охинтой. Ачтай нэрч одоо хэвдэхгүй. Явж ирсэн байдаг. Хамгийн том хүү Эренцээ хаан 5 хүүхэдтэй. Дараагийнх нь Дамб 3 хүүхэдтэй. Батсайхан 4 хүүхэдтэй. Эрдэнэ сайхан 4 хүүхэдтэй. Тэгээ хэмбэлээ. Тонгодог 2 хүүхэдтэй. Туул 3 хүүхэдтэй. Тоя 3 хүүхэдтэй. Тоя цэцэг 3 хүүхэдтэй. Манай аав бол Даваагийн суур гэж одоо 88 настай өндөр настай хөгшин байна. Ээж маань Цэндийн Сэретэр гээд бас ааваас маань 4 дүү ийм хөгшин байгаа. Манай аав Ишин Жамбал гэж юм байсан. Ишин Жамбал энэ том хүүхэн. Ээж тогоо гэж хүн байсан. Дээр өнгөрсөн. 6 хүүхэд гаргаад өнгөрсөн. Танихгүй мэдэхгүй ахан дүүсэн ч мэдэхгүй найз нөхөд ингэж явж байсан улс маань өнөөдөр ингээд төрөл садан болоод ахан дүү болоод ингээд үеийн үе дүр хүүхэдтэй уламжлах энэ сайхан баярыг тэмдэглэж байгаадаа их гээд цаашдаа бол ер нь энэ ургийн баярын гол их хөт чинь юу вэ гэхээр ном байдгийн байна гэдгийг би бол ухаарсан байгаа. Танихгүйгаан танилцуулаад ингээд сайхан л болж байна. Миний аавын төрөө зохиолч Монгол улсын Арслан Малгаврад Батач иргээд
1932 онд одоо улс хурлын 11 жилээр төрүүлж 1010 хэдэн бөхөөс 9-5 төрүүлсэн манай аав. Ийм хүн би дундгой мөрдлөө сумд өргөгдсөн хүн. Найл өргөгдсөн. За миний ээжүүд энэ Булгал улсын сэр гэдэг хүний одоо бага охин долгор гэдэг хүнээс харсан дэжид гэж хүн. Би ихээс зургуулаа. Одоо өнөөдрийн хувьд бол амьдсар дөрвөлээ байж. Манай миний багтуу аймгаарсан Батачрын таг дөржгээд энд ирсэн байгаа. Цаггүйд аймаг улсын начин алтан хуйг ээж цаггүйд миний дүү төрсөн дүү дараагийн миний дараах дүү тэр ирсэн. Манай хамгийн отхон дүү цай хүүгээд ирсэн. Би дөрвөлээ ичгээд байж байна. За миний аав бас намтай хүн байсан. Тэгээд ерөн л голцоохон мал байсан та. Бас барилж байсан. Багсам наадмын тентэр бас тэгжил байсан хүн. Ерөн л тэгээд мал дарилсан миний аав хоёр бол маллалгаа гадсан. Мөн энэ ургийн уулзалтын нэг хэсэг нь сүүн цацал өргөх ёслол байна. Аль бүрийн төлөөлөл болох ээжнэр Монгол дээлээ өмсөн ирж сүүн цацал өргөх цацал сүү тавгийн идэгээ авчирч цагаан сүнийхээ дээжийг тэнгэр хангаад авирлаа. Уул ус савдгийг аргацсан ийхүү сүүн цацал өргөх ёслол нь эрдэнэс уламжлалтай төдийгүй шашны томоохон зан үйл юм. Манай эмээг тогооч гэдэг хүний сэрэтэр одоо охин нь зээ охин нь суурийн цэрэн хажид гэдэг хүн нэ. Манай одоо даваагийн суур гэдэг энэ ураг удмын хөргөн хүн одоо энэ хэд 89 настай. Манай ээж одоо 85 6 настай юм сайхан хоёр буурай минь өдрөхөө нургийн баярт олцоод аав ээжтэйг ахын дүүтэйг оролцоод ингэ хамтдаа сууж байна. За өнөөдөр энэ баяр тэр нь бараг бүгдээрээ оролцож байна. За манай ээж одоо цэндийн сэрэтэр гэдэг манай өвгөө цэнд гэж одоо мундаг сайхан хүн байдаг. Байсан одоо болсон өмнө. За тэр хүнийг бол би одоо бас маш оюунлаг одоо лам сайхан утын дуу дуулдаг. Тэр бүхэн одоогоор миний одоо гэгэн дөрөх нь одоо сэтгэлд маань хоногшин байдаг юм аа. Тэгээд өвөөгөө бас одоо энэ өнөөдөр ураг наадам дээр би одоо өвөөгөө дуусахгүй ярихгүй байж бас болохгүй баха гэж бас боддгийг. Бас одоо албанд бол дэгээцэн тэгж алдарсан одоо энэ сайхан хүн байлаа. Тэгээд эмээ маань тогооч гээд. Тэрний одоо хоёр дахь охиных нь хүүхэд одоо цэндийн сэрэтэр охин одоо би байгаа юм. Нэг эцгийн ариун урсгалаас үе залгаж ургасан болохоор нэг л ээжийн алтан хөвлөд үрэн болж бүрлдсэн болохоор нэг л гэрийн халуун голомтыг тойрч хөлт орсон болохоор нэг л нэрийг хан хорвоод залж овглсон болохоор энэ ахан дүүс энэ амин улс салаад явъя гэвч сэтгэл нь урсаж холбох сарнайд очие гэвч голомтон дуудад цуглуулах аргамжаатай ийм л улсууд юм.
За энэ аюушины удмын Жансан гэдэг хүний 4 хүн байна. Тэгээ миний хамгийн том эгч Эмэл гэдэг хүн энэ байна. За дараагийн эгч нь Гэдэгфэл, Жансангийн Гэдэгфэл. За Жансангийн Чанцал, Жансангийн Ханд. Ийм 4 хүүхэнтэй. Миний ээж 2 эхрийн нэг нь байсан. Тэгээд нэг эхэр нэг хүү охин 2-тай. Бид манай ээж нэг 4 хүүхэнтэй. Тэгээд 42 наснда бурхан аваад саларсан да. Манай авч одоо тэр аюуш гэдэг хүн 3 дугаар хүн байсан. Тэгээд манай хүн сос манай гэлэн хүн байсан. Тэгээд яг манай 70 хэд үрээд орноор нь хайсан юм аа. Би тэгээд яг дүүнээс тэгээ байж байгаа тэгээд яг дор айлуулсалаад битсэн. Тэгээд хараа ятсан да. Миний том эгч ээжийн оронд ээж болж байсан. Тэгээд Yo ханы жилдээ одоо тусгай одоо 3 үлдээ дараагийн эгч бас бид 3 ээж болж байсан. Дараагийн миний эгч бас нэг айл гэр болоод гараа явсан. Тэгэл би хамгийн бага нь үлдэж байсан. Эгч 12 хүүхэдтэй ээж. Дараах эгч 5 хүүхэдтэй ээж. Би одоо 7 хүүхэдтэй ээж. За миний 4 хүүхэдтэй ээж. Ингээ яг би өөрийнхөө хувьд бол миний эгч нартай хөдөө одоо малчин байж байгаа одоо насныхаа юунд гарсан. Би өөрөө 20 хэдэн жил байрын хүмүүжүүлэгч багш хийсэн. Тэгээ одоо энэ насныхаа юунд манай дүү бас хөдөө байж байгаа малчин байж байгаа. Тэгээд одоо насныхаа дэтгэрт гарсан ийм 4 гөгшин бий дээ миний. 3 хүү төрүүлсэн эхийг хадмын талынхан Дарханбэр хэмээн өргөмжлөн хүндэлдэг Эрдэнэ уламжлалтай. Ингэхдээ Дарханбэрийг хадам эцгийн дайтай хүндэлж бусад биерүүдээс өмнө үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх гэр бүлийн шийдвэр гаргах хүлд голлох байр суурийг эзлэх хэрэгтэй болдог гэдэг. Тэгвэл энэ өдөр Жансангийн Чанцал дуурж авын пүрвнөр Дарханбэр цол тэмдгээр ингрээ милаж баяр дээр нь баяр нэмсэн өдөр байлаа. Ийхүү 3 хүү төрүүлж өсгсөн ээжүүдэд Дарханбэр өргөмжлөл өөр хүүхдээ их орондоо хэрэгтэй сайн хүн болгож өсгсөн ээжүүдийг ажилтнал ээжээр өргөмжилдэг уламжлалтай. Энэ өдөр мөн Жансангийн нэмэлт нь ажилтнал ээж өргөмжлөл цол тэмдгээр ингрээ милаас юм. Энэ үеэр хурдан их насны 27-оор уралдаж аймаг сумын цолтой хүчит 42 бүхий барилдаан болсон. Аймгийн арслан ядам сүрэн, аймгийн начин инх болт, Мөнхбат цэрэн дав, сумын зан динамитр дамдын базар гэсэн бүхшүүд барилдсан. Хүчит бүхий барилдаанд Баян өндөр сумын харьяат аймгийн арслан ядам сүрэн төрүүлж, Баян өндөр сумын харьяат аймгийн начин Бизэгийн цэрэн давг үзүүлсэн. Энэ ураг төрлийн наадам сайхан болж байна. Тэгээд энэ одоо ургийн зохион байгуулж хүмүүстэй одоо төрлөөрөө төгсөө хамглаа илгэр их хамглан байж бүгдээрээ урт удаа сайхан наслыг одоо өгсөн ёо. За өнөөдрийн барилдаанд ирж үзүүлсэндээ баяртай байна. Сайхан арсантайгаа шудраг сайхан барилдаад үзүүллээ. Ургийн улс ургийн наадам сайхан болж штэ зохион байгуулалттай сайхан болж штэ тий. За баярлалаа. Тэгээд энэ ургийн сайхан баярт ирж барилдаад шүүгөрлөө баяртай байна. Ургийн улсалтын ерөнхийдөө өнгө ямар сайхан байж штэ нар хурд гişirсэн. Хур бороотой сайхан наадам болж байна. Бороо хурд гişirсэн. Бороотой сайхан наадам болж байна. Урт намар болж байна. Тэгээд булганы лус дээр ахихаа өөр хөвгд болон бус давтуу нартай бүгд сайхан наадаар гişилээ. Ургийн наадам үнэхээр сайхан болж байна. Хурдан их насны морьдын уралдаанд Баян өндөр сумын харьяат долон сүрэнгийн хүрэн салцсан. Батбаатрын хул загал, Сэрэтрийн загал, Инколтын ногоон, Үлзий сайхны хээр айргийн тавд хурдалсан юм. Их насны морьны төрөг Баян өндөр сумын харьяат Отхон баяр 1 сая төгрөгөөр байлсан нь өндөр шагналтай наадам боллоо гэж наадамчид ярьсан юм. Харин аман үзэнд хурдалсан морьны бай шагналыг Батчрын мөр хүүхдүүд 3 хурдалсан морьны байга базраарч
4-5 дахь хуралдсан мордын бай шагналыг булганыхан зардуулсан юм. Энэ нөр олзмор төрөөс нь баяртай байна. Ояа солигын энэ даруул. Ямар нэг уяаш туу. Мандын Сретер гэдэг залуу юу. Хоёр мордтой ирээд төрөө 3-аар тагслаа. Хаанхын угсалтай хатуу. Энэ дорог гаралтай мөр. За сайн минь сайхан наад чинь. Сайхан наад чинь сайхан наадсааж байна уу? Сайхан. За морь өдөр урлуу. Морь дөрвөллөө. За ояа солигын энэ даруул. Би Дундгойм Эрдэнэлээс өмнө Эрдэнэсэнтэйгээ мөнгө хөлдөг. Залуу би өөрөө харалдаг. Сайхан надлаа өрн баян өндөр сумынхаа Батмөнхийн Батбаатар Батцхийн үлзий сайхан гээд хоёр ахын мөрийг хоёр мөртөө зорж ирээд хоёулангийн найрагдуулчлаа. Сайхан баяртай байна. Угшил ханахын угшилтай ордог. Угшил Сүхбаатар уулын борын дундгой мөрний дундаа. Хүн бүр аав ээж, ах トゥ, эгч гэхээс өөрөг бараг хилж заримдаа бүр хил сураагүй хүн мэт итгээд зүйл өгүүлэх нь элбэг байдаг. Жишээлбэл аав ээжийнхээ төрлийг манай аавын хамаатан, манай ээжийн садан гэхээс өөрөөр хэлэхээ байжээ. Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, махан төрөл, цусан төрөл гэж ялгадаг бөгөөд ясан төрөл нь аавын төрөл, махан төрөл нь ээжийн төрөл, цусан төрөл нь өөр хүүхдүүд юм. Ясан төрөл нь нэн дээрээс удамшилтай эцсийн удам хэмээн үздэг юм. Одоо энэ булган хэмээх сусан цэрэн гэдэг үний ураг удмын одоо 3 дахь одоо үеийнх нь долгор гэдэг хүний өр асуулаад энэ суугаад байна, сууж байна бид нар ингэж. Намайг Батсрын багийнхан Цэнхүү гэдэг энэ миний их лав гэдэг хүн байна. Миний аав Монгол улсын Арслан Батчир гэдэг хүн одоо тэр булган тусан цэрэнгийн удмын хүргэн үе юм байна. Миний ээж одоо тэр булган тусан цэрэнгийн 3 дахь удмын дижит гэж сайхан ажилсаг малчин тийм сайхан даруухан эмэгтэй байсан. Тэгээд одоо аавынхаа буйнаар бид нар одоо хүүхдүүд аав ээжийнхээ буйнаар ингээ өдөө зэрэгтэй сайхан яв. Энэ олон сайхан ах нуртайгаа ах дүү нартайгаа уулзах ингээ өнөр өдгөн сайхан баяр наадам хийж яваад баяртай байна. Бид нар одоо ингээ 3 дахь удаа яваад. Тэгж байгаа. 3 дахь удаага ингээ ургийнхаа баярыг одоо ургаараа ингээ тэмдэглэж яваад их баяртай байна дөө. Нуур тойрны хожир давстай нутаг усан нөгөөжихтэй найг хургамлын шинэгтэй найрсаг түмэн хандгаа сайтай дуутай хууртай айрхтай нутгаа дурсгалтай төвхтэй баялаг нутгаа Түүхээ мэдэхгүй хүн ой төөрсөн сарамгчин луугаа гэдэг. Монголчууд эртээр үеэс өөрөөсөө дэш 9 үе ураг удмын хэлхээ холбоогоо танин мэдэж чухалчлан тэмдэглэн угийн бичгийг хөдөлсөөр ирсэн үн эртний сайхан уламжлалтай. Энэ эртний сайхан соёл уламжлал өнөө үед мартагдан баларч угийн бичгийг хөдөлдөг айл өргөч ховрдон цөөрсөн ч булганы лувсан цэрэнгийн өрөвгтүүд ургийн бичиг хөдлөн өвөг дээдэс өрөөдмаа бичин тэмдэглэн үлдээж 3 жил тутамд энэ уулзалтыг зохион байгуулж байна. Булган хэмээх лусан цэрэнгийн одоо хүү ишийн удмын үр сад юм аа. Иш гэдэг хүн маань
өөрөө 24 хүүхэд гарсан гэж байгаа. Энэ бол бас их гайхамшигтай тийм ээ. За 24 бол ингээд 4 ихэр хийдийн, 3 ихэр хийдийн, 2 ихэр хийдийн мэдхгүй тэгээ нэгээрээ хийдийн. Ингээл ямар ч гэсэн 24-өөс яг хоо амьдрал хорвоог яасан 15 хүн гээд энэ юуных нь ургийн маань танилцуулга дээр бичсэн байж байгаа. Тэгээ миний өвөө бол ишийн дундлынх нь хүү байгаа. Үлтгэр Содондэржээ хэмээх ийм алдартай бизнесмен сэтгэлтэй ийм сайхан өвөө байсан юм аа. Алаг нүдэн сормуус нь бараг нүдэн бүрхсэн ийм сайхан өвөө байсан. Тэгээ тэр өвөө маань 2 хүүхэдтэй. За миний ээж бол айлын одоо ганц охин тэгээ нэг дүүтэй буян гişг гэж ийм ингэж хорвоо дээр амьдарч байсан. Тэгээ өвөө маань маш их сэргэлэн ухаалаг ийм сайхан хүн байсан. Биднэрт одоо тэр нь үргэлж бодогдож өнөөдрийг хүртэл ингэж дурсаж би бас айлын том зээ охины хувьд бол өвөөдөө бол маш их хайртай, маш их дурсаж нэг ч гэсэн юм ингэж бодож санаж улмал ингэж аривжуулж явах юмсан гэж бодож явдаг юм аа их чинь. Ингээд би өнөөдөр энэ сайхан ярилцлаганд өөрийнхөө төрсөн дүү ганс гэж миний одоо ээжийн талын эр тал гэдэг чинь одоо омог тал те ийм дүүтэйгээ ингээ ярилцлаганд орж байгаа. Энэ бол бас ховорхон аз яа гэж бодоод дүүдээ бас экспоноо шилжүүлчихье. За та бүхэнд одоо энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр их одоо гор хураад ихсэлсэн сайхан өдөр байна. Энэ сайхан өдөр одоо манай одоо удмын ургийн баяр болж байна. За энэ ургийн баяртаа бидэд бас үргэлжлэн гэж оролцож байгаадаа бас баяртай байна. За ургийн баярын одоо гол зорилго ач холбогдол бас байх ёстой. За энд одоо өнөөдөр бид одоо бүгд одоо би гэхэд одоо жишээ нь одоо өөрийн эхнэр хүүхдийн хамт ирж оролцож байна. Ингээд хүүхдүүдэд бол бид энэ ургийн баярын ач холбогдол за ураг гэдэг чи одоо юу юм? За ургийн баярын ингэж хийж байгаа энэ асуудлыг одоо бас тайлбарлаж хэлээд бас явж байна. Угийн бичиг хөдлөختөө зөвхөн мэддэг хүмүүсээ л бичих хэрэгтэй. Мэдэхгүй бол юу ч бичилгүй орхи. Тааж худал бичиж болохгүй. Хамгийн гол нь өөрийнхөө үр хүүхдийн мэдээллийг таслахгүй бичиж үлдээ. Ингэвэл хожим үр хүүхэд тань өөрөөсөө дээш 9 үе мэддэг болно. Аавынхаа аав, ээжийнхээ ээжээс дээш 9 үе мэддэг бол сая нэг ураг төрлөө мэддэг хүн боллоо гэсэн үг гэдгийг хэлж байсан. Одоогоос 6 жилийн өмнө хамгийн анхны уулзалт Төв аймгийн хойд Бяцхан хөндлөн гэдэг амралтын газар бид хийж байлаа. Тэрний дараа 2 дахь уулзалтаа Эрдэнэ сумын төвд хийсэн 3 жилийн өмнө. Одоо 3 дахь уулзалт энд болж байгаа. Энэ сайхан энэ нутагт хийдгийн шалтгаан юу гэхээр бид 3 бүлийн манай цэндийн донтор гэж миний ургийн над өнөөдөр хийж эрхэлж байгаа. Донторхын маань нутаг усныхан ах дүүнэр төрөл дүүдээр бүх эднийхэн энэ наадмыг дэтгэж хийж байгаа маа өнөөдөр 400 гаруй хүн 200 хэдэн хүн урилга авснаас 400 гаруй хүн ирсэн. Ингээд анхных мөртлөө маш их сайхан болсон гэж бас ах дүүнэр маань үнэлдэг юм байна лээ. Ингээд энэс хойш дараагийнх нь бол Дундгой аймгийн Эрдэнэ суманд болсон. Энэ бас маш их сайхан зохион байгуулалттай болсон. Өнөөдөр бол улам л сайжирч байна. Хүн нь ингээд одоо энийг та нар бас оруулчихт бас гоё байх. Ингээл ерөөс цэцэг шиг дэлгрээл үр хүүхэд нь гүйлдээл өвгөд хөгшин ингээ хуучлаад маш сайхан байна. Урамтай байна. Одоо энэ ураг уулзалтыг зохион байгуулахад манай ээжийн төрсөн дүү аймгийн арслан Донтор гэдэг хүн маш их итгэв санаачлаг гаргаж одоо бүр одоо нэг санаа сэтгэлээс бүр нэг баяраа хийгээд нэг ахан дүүсэнд цуглуулаад сайхан одоо нэг наадам цэнгэн баяр хийчихсэн урагуд маань таниулчихсан гэж их зүтгэсэн хүн байгаа. Тэгээ Донторхтой их баярлж байна. За манай дүү ганцлуу уулзалтаа бас санаачлаг гаргаж Донторхын үүлийг дэмжиж манай саран гэрэл Донторхын үе чимээ тэр бол энэ ургийн баярыг цаг болгох их идэвхтэй ажилласан. Дүүнэртэй их баярлж байна.
Миний аав тэр аюуш эдгээр хүний хамгийн том хуваас эмээл гэж. Ах トゥ тавуулаа. 3 эрэгтэй дүүтэй, 1 эмэгтэй дүүтэй. Ийм хүн байсан. Ижийн тал бол тэр магнайхан гэж байсан. Бас эрэгтэй 3, эмэгтэй 5 тийм хүн байсан. Тэгээд өөр хүүхэд, зарим нь өөр хүүхэдтэй, зарим нь 1, 2 хүүхэдтэй. Хамгийн олон хүүхдээ манай ээж байсан. 6 хүүхэдтэй байсан. Ийм л бай. Сайхан болж би ер нь харвагаас мэдээгүй араагүй байхдаа айлдагуулсан басгаа сайн мэддэггүй шүү дээ. Ах トゥ үзэр өстөө. Энэ хоёр яг өөрийн цагаарсан эдрийг л мэднөхөөс өшөөгөө тэр ах トゥ нэртэй болно хол өргөцсөн. Эндээс баяндрээс дэлгэр хаан өргөцсөн. Өртөө хүн өрдөм баян гэсэн үг байдаг шүү дээ. Өртөө хүн ч сайхан байгаа юм гэдэг. Тийм. Өргөдөд таар болоо. Яр зөрөгтэйгээ яриад хэлжээр хаймаа хэлжээр захиалтай. Хойд одоо сайхан яваараа гэдэг. Захиалнаагаа өгчөө. Ингэлтэн гоохтой. Ийм явуулдаг. Олон түмэнтэй зөв сайхан харьцаж байх хэрэгтэй. Ингээд дараа уруулангүй зөв сайхан болоорой удасаар ондоо үнэн чадваргүй байх хэрэгтэй гэж ингэж ярьдаг өгдөг. Өргөх хүүхэд бол бидэндээ тэр дээрээс нисэж ирсэн тэнгэрэлж, бурхнаас саялсан бэлэг, аав ээжүүдийн хайрын үр жимс, алтан ургомгийн амьд үргэлжлэл тул бид тэднийг аль болохоор алган дээрээ бөмбөрүүлж өсгдөг. Нас өндөр гарахын цагт өргөх хүүхэд ач зээнараа тойруулаад суух шиг жаргал байхгүй гэж ярилцгааж байна. Ургаан дээдэл, удмаа хүндэл, дээд чүлээ асаж хүндэлж байна. Ургаан мэдэж байна, удмаа мэдэж байна. Ах トゥ илгээс саднаа мэдэж байна. Нутаг усаа хайрлж байна. Хүн тустай байна. Хийх хүн арга хайдаг, хийх хүн шатдаг заадаг. Миний гол заадаг гэдэг хэлдэг юм тэртэй ярина. Элэг бүтэн амьдрах. Сега өөр ингэ биений харны инээс суух. Инээдэг чинь бүх юм бэлгэж шít. Тийм ээ. Өвчтөө зонт инээхгүй шүү дээ. Ингээ нэг өдөө инээс нэг цаг инээлээ нэг хором инээсэн ч гэсэн одоо хүүгээ хараа би инээс сайхан харагдсан шít. Инээдэг хүнд баяр өгчөөдөг. Баяр инээлэг өгчөөдөг. Тийм ээ. Уурсууны харууд яах вэ? Инээсэн харууд яах вэ? Тийм жишээтэй шүү дээ. Ямар сайхан одоо булган хүн байсан юм уу өөрөө булга их хидэлдэг байсан юм уу мэдэхгүй энэ лувсан цэрэн хэмээх энэ хүн маш их буянтай буурал байжээ. Энээс төрсөн ургасан мөчөрч салаалсан бид нар өнөөдөр бас зориг нэгдээд ингээд 3 аймгийн 3 суманд ингээд тухлаад явж гин гэдэг чинь бидний бас нэг эвийн цагаан баг нь бас ингээд босгогдсон юм болоо гэж бас их чинь бодож байна. Ингээ ах トゥ нэртэй ингээ төрлөөрөө өстой түмэн олон одоо бид нар чи ийм их олоолаа юм чинь бас бидний нэг юу үг байдгийн биднийг яасан ишээхэн олно хардлага ишээхэн олно хар юманууд олно гэж эн чинь бас нэлээ одоо юу хэлж яана гэдэг юугаа энийг бол ерөөсөө бид нар бол үргэлжлүүлж за ер нь бол ургийн уулзалтын сайхан зүйл бол ер нь удам төрөл ах トゥ мэднэ гэдэг л хамгийн гоё юм аа. Энэ л бахархал байна. Ер нь хойч үедээ мод ингэж уулзаж учирч өөр хүүхдүүдтэй одоо тэр ах トゥ гийн танилцуулж явна гэдэг бол ер нь манай одоо өв дээдсийн хүндлэхийн л одоо ачаалбал нэг юм да. Би хүүхдгээ ээж нь болж хүүхдээ өсгөж юм дээр өгөх гэж зүгдэж явсан бол одоо хүүхдийн болсон ч хүүхдийн асрамжинд
Тэгээ гоё туслаа зэггүүдэд унааснаагаа бэлдүүлээд за тийш очиж сайхан наргаж ингээд ах トゥ нартайгаа уулзаад иргээд явуулж байгаа бол нэг юм эргэж өргөсөн нэг сайхан сэтгэл төрсөн тийм байдгийн байна. Тэг өргөдөө халамжид юусгаад халамжууд өтөрдөг юм байна. Тэр л за надад их сайхан санагдаж байна. За өр хүүхэд атсан нэртэй өнөр өгтгөн одоо улс их орондоо сайхан хөдөлмөр хийж сайхан хөдөлмөрлж улс их орон ард түмэндээ одоо эрүүлийн гад жаргалтай сайхан амьдарч явахыг ерөөж та. Ургийн хэлхийг хүн өөрийн сонирхсноор хийж болно. Гэр хүрээ хэлбэртэй, шаталсан, модолсон, цэцэг, нарны цацраг хэлбэртэйгээд за хэлхээ зураг дээр нэр, жил, эрэгтэй эмэгтэйг л бичсэн байдаг. Тэгвэл тэр хүн тухайн овогтой өргөгдсөн, асарсан эсвэл бутаж, өөрөгтэй, эцэгтэй гэд амьдралын олон учир байдалтай хүмүүсийг бэлдэгдэл тэмдэглэгээр тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал эрэгтэйг дөрвөлжин эмэгтэйг дугуугаар эцэг өөртөө өргөмлөн дээрээс зураас чагттай гэдэг ч юм уу. Ингэвэл тэр хүний талаарх нарийн мэдээллийг бүрэн бөгөөд тодорхой тусгах боломжтой болох юм а. Тэгээ одоо танихгүй олон ах トゥ нэртэй болж байна. За утсын тэмдэглэл ахаа ихчээ болж байна. Утсын тэмдэглэл үнэхээр цаанаа нэг ах トゥ ураг төрлийн одоо цусан холбоо ген гэдэг чинь цаанаа нэг өөр байдаг юм уу? Цаанаа л нэг өстөө биеиндээ татагдаад нэг арай л нэг өөр байдаг юм байна даа л гэсэн юм сэтгэл төрж байна. Үнэхээр баяртай л сайхан байна. Тэгээ олон ах トゥ стэй болж байна. Уулзаагүйтэйгээ уулзсан сугаарантай нь уулзсан их сайхан байна. Би хүртэл байх чинь миний өөр хөгдөж танихгүй зөндөө гол тийм учраас лахан одоо очоод хайлна би. Тань очсонгүй. Би танихгүй та яа юугаар таних. Тань яагаад очдөг вэ? Одоо ингээд ажил төрөл болохгүй. Би болоод аваад ирнэ л да ярина. Аваад явдгийг. Тэгээд энэ ураг төрлөөр уулзаж одоо бидний танихгүй суулцаатайгаа танилцаж үзэж тийм л болчихсон шүү дээ. Сайхан байна. Баярлж байна. Сайхан байна. Ах トゥ ураг төрлөө мэдгүй ураг төрлөө мэдэж байна, уулзаж байна, баярлж байна. Сайхан болж байна баяр. Яа тэгээд За өр хүүхдүүдэн цуглуулчаад ингээд эдээ цагаагаа эдээ ингээд шин сараа тэмдэглээд байж ах шиг сайхан юм байхгүй миний хөө. За би манайх ч нүүр хүүхдүүд ачцаа энергээд одоо 50 шахаад байж байна. Тийм. Хамгийн сайхан юм өр хүүхдүүдэн тойруулаад сууж явах сайхан да. Булганыхны лусан цэрэнгийн үр хүүхдүүд өнөөдөр 1000 давж. Үнээс 300 гаруй үр хүүхэд нь Өвөрхангай аймгийн Баянөндөр суманд ургийн уулзалтаа амжилттай сайхан зохион байгууллаа. Энчээ ирсэн хөгшид буурлууд хөрс дэлхийд юутайч зөвлөмгийг хүний ээж авийн удам хөөрхөн ачцаа нар минь хөх Монголын үргэлжлэл хэмээн ачцаа нартай өөрийн үнэт сургаалыг хайрлаж байсан. 3 жилийн дараа эргээд уулзахад үүнээс илүү өнөр өтгөн болохын үлзийтэй сайхан өрөөлийг ийхүү тавьж байсан юм аа. За ингээд өнөөдрийн ургийн баярт ирсэн одоо ураг төрлийн ах トゥ нар аав ээж нутгийн зон олон одоо намайг таньдаг бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эрүүлийн гад жаргал сайн сайхан мөхний хүсэн өрөөё. Удам ураг маань улам одоо өргөжж тэлж одоо энэ болгон хэмээх тусан зэрэнгийн энэ мөр удмыг өшөө одоо өргөн дэлгэр байхын одоо эрүүлэг хэлхийг хүсэж байна. Ингээд ахан дүүстэй эрүүлэнг энэ ороогийн хамгийн сайн сайхан хүнийг хүсээрээ. Миний төрлийн ах トゥ нар минь элгээрээ хамгаалan төрлөөрөө дэвш хамгаалan ад жаргалтай эрүүл хамгийн гол нь эрүүл байж эрүүл сарууд хонос итгэж одоо ад жаргалтай сайн сайхан амьдарсаарай гэж. За миний өөр хүүхдүүд бол
хоорондоо эвтэй эв найрамдалтай олон улсын хоорондоо ихэвтэй сайн сайхан амьдарч яваарай л гэж хүсэх байна даа.